За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Бид нар одоо Хүсгэл аймгийн Цагаан улс сумын нутаг Өвгөд багийн Оргомжийн булаг гэдэг сайхан үзэсгэлэнтэй байгалийн тогтцтой газар ирсэн байна. Тэгээд энэ өдрийн мэндийг бас хүргье. За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За энэ удаагийнхаа ярилцлагыг таны одоо бага нас хүүхэд наснаас эхлэе гэж бодлоо. Одоо нэгэнт одоо бид нар таны төрсөн өссөн газар нутаг дээр ирсэн байгаа учраас хүүхэд насныхаа тухай сайхан дурсаач аав ээжийнхээ тухай, өвөөгийнхөө тухай. За би бол Хүсгэлийн Цагаан уулын суманд төрж өссөн. Хүүхэд бага одоо насаа нутагтаа. За тэгэл 10 жил одоо нэгдүгээр анги орохдоо хот руу шилжиж орж исэн. Тийм. Тэгэхээр ер нь бол бүр одоо бага нас маань яг хөдөө мал дээр өссөн юм байна тий. Тий, ер нь бол мал дээр мал аж ахуй дагаж одоо тийм ээ малын одоо хань хорог шиг тууланд яваад тийштэй нэгээс хаагаад л өссөн юм байна. Хонд явал нөгөө нэг ямаа санаа тухай чинь. Ямаач айгу номхон саалгахад ингээл нөгөө нэг бариулж байгаа л саачдаг. Тэгэл гид сайрлагаа сурлаа. Тэгэл олон юм сурсан шүү. Малынхаа сайхан сүү цагаа идэгээр тийм ээ өрмөө сайхан гаргаад иччихээн. Таргаа сайхан бүрээ дуучж гин. Хоньныхоо гидсийг сайхан арилгаж чанаад иччихэж гин. Ер нь бол их ажил сургасан да бага наснаас нь. Аав ээжийнхээ тухай, эмээ өвөөгийнхөө тухай яриач. Манай ээж болохоор Хүсгэлийн Цагаан уул суманд төржсэн. Даланбаяр гэж хүн байдаг байсан. Тэгээд манай өвөө болохоор Тээврийн жолооч. Манай өвөө чинь дээрээ нэг ахтай. Ах нь болохоор Улаанбаатар аварцдгаа гэдэг. За тэгэнгүүт хоёул ихээс нь хоёул болохоор хоёулынгийн л өвөө гэж бид нар ч дууддаг байлаа шүү дээ. Тэгээ манай ах нар бол ер нь бол дандаа бас тээвэр одоо мал аж ахуй дагнасан. Тийм хүмүүс байлаа шүү дээ. Одоо ах дүү төрөл садаг нь ер нь л мал дагсан улсууд. Тий. Тэгээд манай аавын тал болохоор ер нь бол манай аав чи хөдөлгөөний одоо нөгөө нэг спортын мастер Баяр Магна гэж жил болгон аавын маань нэрэмжтэй одоо тенсээр одоо тэмцээн зохион байгуулдаг. Ширээний тенс. Тийм тэгээд ер нь бол аав ээжийнхаа хоёр талаас ер нь бол ингээд ер нь дандаа мал аж ахуй одоо манай өвөө болохоор аавын маань аав болохоор бэргэн гээд багш хүн. Эмээ маань хүний их хэмж байсан Чанцал гээд нутаг орондоо ажиллаж амьдарцгаасан тийм. Нутаг орондоо ажиллаж амьдарч исэн. Ер нь бол айгүй тийм оюунлаг гэгээлэг мундаг их айл сатай айл гэж яригддаг байл шүү дээ. Тухайд гэр бүлийнхаа байдлыг танилцуулаач, нөхрөө танилцуулаад хэдэн хүүхэдтэй вэ? Одоо ямар ажил үйл эрхэлцгээж байна? Тэр тухайгаа ярьж өгөөч. За би болохоор 4 хүүхэдтэй. Нөхөртөө бол барилгын чиглэлээр ер нь бол дагнсан. Барилгын чиглэлээр аж амьдралаа авч одоо барилгын компанитай. Манай том охин бол одоо оюутан. Тэгээд 3 охин 1 хүүтэй. Тэгээ ер нь бол багасаа ер нь энэ амьдралыг ер нь одоо хоёр талаасаа л нөгөө нийлээл өстой чимдон хувцастайгаа нийлдэг гэж яддаг шүү дээ. Тэрэн шиг л амьдралаа эхэлж ирсэн да. Амьдралаа эхэлж байгаа хугацаанд маш их зүйлийг ер нь даван тулсан шүү дээ. Битэр чинь ер нь ингээл нөгөө эмээлтийн бойн дээрээс 4 цаг өнгөрөөл очиод гидс аваад тэрийг арилгаал өглөө 9 өнгөрөөл 10 цаг гээл нэг дэлгүүр онгох үед нь арилгасан гидсүүдээ ингээд зараад гүнддэг байлаа. Тэгэл хилийн чихээр оруулж зараад нэг хүнсний дэлгүүр ажиллуулаад. Тэгэл нэг хэсэг тим хийлээ. Тэгэл дараа нь болохоор ногоо тариал. Ногоо тариал. Төмөс тариал, ногоо тариал. Ер нь бол маш их юм хийсэн шүү дээ. Тэрний дараа тэгэл битэр чинь барилга руу ороод барилга битэрт бол хамгийн өгөөжтэй бүтээн байгуулалтын салбар учраас тэгээ битэр чинь хоёлаа хүний дор ажиллаад цалинждаг байлаа. Тэгэл нөгөө сүүл рүүгээ ажиллаа мэдээд ирэхээр жоохон хувьд гараад баригээд олгоод баригада компани болгоод одоо энэ жил манай компани 10 жилийн авахгүй. Тийм дээ 10 жилийн хугацаанд маш их хийж хөдөлмөрлсөн. Одоо ингээд эргээд харахад 10 жилийн хугацаа л урт хугацаа. Тийм юм хийж бүтээн гэдэг зүгээр ээж яагаад юмтай хүн болохгүй шүү дээ. Маш их хөдөлмөрлж юмтай бол. Тэгээ хөдөн барилга дээр чинь замаас их татаал. За тэгэл 10 орооныхаа өндгийг устдал абонаадаг л шүү дээ. Шинэ барилгууд энэ тийм. Абонаа тэгэл
Тэгэл өстой юм хийж үзчихэж л амьдралын энэ босгон дээр гарч ирээд одоо сайхан юм болгоно хийсэн. Хураасан юм байна. Тэгээ эргээд ингээ харахаар сайхан зүйл бүтээжээ гэж бодож байгаа. Компаниараа хийж бүтээсэн ажлуудаас одоо ингээд хэлж дурдвал ямар ажлууд аа вэ? За маагч одоо Шангрилагийн дотор засал интерьерүүд, бишрэл группийн салбар, заяасан ойлын салбарууд, за тэгэл арцтай амны 4-5 тэрбумын хаавцын гадна басаа дотор интерьер, тэгээд хан хийлсийн дотор басаа, одоо гадна басаа дотор интерьер, за тэгэл Ярамгийн Ново Вистагийн гадна Чулунгой илгээл ерөөсө хийсэн бүтээсэн ажил маш ихтэй. Драмын театрын гадна тал гэл. За тэгээд нөө одоо манайх ч 200 аж ахуй нэгжтэй гэрээ хийсэн байдгийн. Тэгээд 100% хүнтэй гэрэлж ажил гүйцэтгсэн. Нийт 300 гэрээний цаана гарцсан. Тийм маш олон зүйл хийж бүтээсэн. Ингээд дурдаад байвал маш их зүйлүүд байгаа. Тийм тэгэхээр нөө олон мэддэг болохоор одоо нөгөө нэг яг томтой бас ирж штэ тий. Тэгэхээр бүтээн байгуулалтын салбар бол хийсэн бүтээснээр хамгийн сайхан салбар штэ. Маш том нэрийн удс олж үлддэг. Тэгээ барилгын салбар өөрөө ер нь бол эмэгтэй хүний хувьд бол бас хүнд салбар штэ. Нэг одоо барилга аваад нэг ажлаа үзээ шалгаал гараад ирэхээ хооронд битүү шороо болол гараад ирдэг жишээний. За тэгэл өндрийн ажил дээр хүмүүс ажиллаж байна. За тэгэл хөдөлмөр аюулгүй байдлаас ахуулаад айгүй хариуцлага өндөртөө хийсэн ажилдаа 3 жилийн баталгаа өгч гин маш их хариуцлагатай ажиллаа бодол унтан ажиллаа бодол сэрэн ерөөсө амрах цаг зав маш бага байдаг. Өглөө 6 цаг гээл ер нь амьдралын маань одоо 6 цагт л ер нь аж амьдрал маань эхэлнэ ерөөсөө тэгэл хүүхдийн сургууль цэцэрлэг төрөж өгөх гээл хүүхдүүдээ сэрээгээд цай зүгээ бэлдэл эхэлнэ тий. Тэгэл нөө ээж хүний ажил барагдахгүй шүү дээ. Тэгэл нөгөө ажилдаа явна орой 11-12 гэл орж ин. Заримдаа бүр нэг болж хад орж ирэх жишээ нь. Тэгэл ер нь өдөрт бол хоол идэх завыг бол маш их хөдөлмөрлөн. Тэгжээж л хүн юмтай олж ин юм хурааж ин. Компанийнхаа одоо цаашдын зорилго ер нь юу вэ? Ямар салбар руу орё гэж бодож гин, яаж өргөжүүлж одоо ингээл улам л одоо олон салбартай болол хөгжиж л байгаа хэл та тийм. Одоо манайх ер нь тэлж байгаа л да. Манайх ч юм уус өөрийнхөө компани доош охин компани байгаа. Тэрэн дээр одоо ресторан болон студийн төвшөнд ер нь бүх юм хангаж бэлтгэсэн. Студ нээж байгаа. Нөгөө тал дээр ресторан бас нээж байна. Тэгэл ер нь бол би ерөөсөө яг нэг талаа ингээд дагаад ерөөсөө дан барилгын чиглэлээр явцсан болохоор бусад зүйлүүрнийх ордоггүйсэн. Одоо тэгээ сүүл рүүгээ үр хөвгтөд томроод ирэхээр ерөөс хүн чинь айгуу сайн юм бэл шүү дээ. Сэтгэл хандгүй. Хөдөлмөрлөл энэ одоо ингээд битэр чи анх төхөрхтөр амьдрахтаа өстой нэрээ 5 антаг гэрээс эхэлж илээ шүү дээ. Тэгэл нөгөө гэр түрээслэл гэртээ амьдрал. За тэгэл нөгөө анхны маань өсөл мөрөөдөл за хоёлаа нэг гэр оронтой болъё гэж ажилтдаг боллоо ш. Тэгэл 5 антаа гэртээ болсныхаа дараа за хоёлаа нэг газар авъя. За газар авсныхаа дараа за хоёлаа нэг сайхан байшин барья гэж ерөөсөө хүн дандаа зорилго тавьж ажиллах шүү дээ. Тэгэл байшингаа хоёлаа байшингаа өөртөө барилгын мэддэг хүмүүс чинь байшингаа барьлаа. Тэгэл тэрий чинь бас барихад бас тодорхой хэмжээнд тогтцоо харна шүү дээ. Гадна 70 метрал дотрал авахд яах вэ гэл ингээл багаагаар юм хоримтлуул цуглуулж байгаа юмтай болж исэн. Тэгэхээр энэ жил манай компани 10 жилийн болж байгаа. Энэ 10 жилийн хугацаанд маш олон бүтээн байгуулалтыг одоо хийлээ. Тэр бүтээн байгуулалтанд хамт ажиллаж, тэмээ тэр бүтээн байгуулалтын ард гарсан бүх одоо хамт ажиллаж байгаа ажилчид болон одоо манай өөрийн компани ажилчид за мэдээр туслан гүйцэтгэгч бид нар том ажил руу одоо орохоор туслан гүйцэтгэгчүүдтэй бас гэрээлэх ажлууд гарч ирнэ. Тэгээ юм болгоны ард бүтээн байгуулалтын салбар чинь маш хүнд зүйлийн ард гарч иж тэр зүйлийг босгодог учраас маш мундаг ажилчид босгодог. Хамгийн ер нь компани хамгийн том суурь зүйл бол хүн хүч, ажиллах хүч шүү дээ. Тэр хүмүүс маань юм хийж бүтээж шүү дээ. Гол тулгуур нь бол ажилчид хийдэг. Тэгэхээр бас хамтдаа энэ түүхийг бас бүтээлсэн, хамт ажилласан, хамт өмнө ажиллаж исэн бүх хүмүүстээ бас баярлал талархаж байгаагаас илэрхийлмээр байна. Тэгээ цаашдаа олон бид нар одоо маш том зүйл төлөвлөсөн юмнууд байгаа. Тэр зүйлийнхаа ард хамтдаа гарах болно. Хамтдаа ихийг бүтээн гэсэн маш их зүйл байгаа учраас тэрнийхээ ард гарна ч гэж бодож байгаа. Ер нь бол нөхөртөө ажлуудаа дандаа ер нь жилээр нь хувийн юмд төлөвлөж төсвөлж идэг. За энэ жил бол ерөөсөө ийм зүйл хийх хэрэгтэй. Энэ жилийнхаа юмыг бол заавал ард нь гарч юм хийж ич
хүн юмтай бол дараа жилийн төлөвлөгөөнд за ийм юмтай болно ч гэдэг. Одоо жишээлбэл хүүхдтэй нэг туслан дээр нэг газар аваад нэг туслангийн байшинтай болгоё ч гэдэг минь бол төлөвлөгөө шүү дээ. Тийм. Тэгээ ерөөсөө бүх юмыг төлөвлөж юм хийж бүтээхгүй бол бодоод санаа яваад ил ерөөсөө юмны ард гардаггүй. Тэгээ бизнес хийдэг хүмүүсийн хувьд бол ер нь цаг баримтлах тийм ээ. Ер нь бизнесийн зарчим гэдэг айгүй ахтар зүйл шүү дээ. Тийм. Мөнгө санхүүгийн байр байдал мөнгийг одоо орж иж байгаа мөнгө яаж юм болгож тогтоох уу? Яаж мөнгөө юм зөв зохистой зарцуулах уу? Орж ирснээс илүүтэй зарлага нь өндөр үйж болохгүй гэх жишээний тийм ээ. Санхүүгийн маш том бас хуваарилт хийн штэ. Орж ирснийхаа зоргоор юм үрээл ингээл маш их хэрэглээ гаргаад байл бас юм болохгүй. Тэгэхээр орж ирсэн мөнгийг заавал нэг юм болгож хүүхдүүдээ сайхан ажил сургая. Одоо хүмүүс чинь ингээд хүүхдүүдээ ингээл сайхан сургууль соёлд сургаал тийм ээ. Гадагшаа дутагшаа явуулаад бүх юм ин хангаал өгөөд штэ ээж аауд нь. Тэрнээс хажуугаар өөр хүүхдтэй ажил сургах хэрэгтэй. Ер нь бол наа зах нь л одоо туслангийн газар гарахад л хашаа ороогоо цэвэрлждэг байх тийм ээ. Зэрлэг ногоогоос авчдаг байх. Ядчил нэг өөртөө гараар өөртөө идэх төмс ногоо хүртэл тарьчдаг бас амжиргаатай л ах хэрэгтэй байхгүй. Тийм тийм. Тэрнээс ээж аав нь бүх юмыг бэлдээд өгчих. Биш ээж аав нь мөнх биш нэг л өдөр бас яваад байгаа шүү дээ. Хэцүү тийм ээ мөнх хүсээг үзнэ. Тэгэхэр чин ер нь өөр хүүхдээ өөртөө ажилтай төрөлтэй анхиатаа аав ээжээгээ амьд сэрэн байгаа дээр л амьдралынхаа ухааныг болохгүй аав ээжээс хоошхоор байна гэхээр хатуу. Ер нь бол би бол хүүхдүүдтэй дандаа тэгэж сургадаг. Миний хүүхдүүд ажилтай цаашаад ямар ч хүнтэй ураг барилдаж ямар ч айлын бэр болж ямар ч айлын хүргнэр ороо илээ тий. Ажилгүй нэг бас өөр хүүхдээ хүмүүжүүлчих юм бол нэг ажилгүй анхаа өгөөрэ дуудуулна. Бас хүн даад үзэгдэн бас хэцүү шттэ. Тэгэхээр хүүхдүүдтэй ер нь айл болох агаартай ойрхон хашаа байшин. Би ч өөрөө гэр оролд өссөн болохоор ер нь бол багасаа л ингээд бас миний амьдрал чинь бас тийм сайхан дардан байгаагүй шттэ. Зуныхаа амралтаар ажил хийн, дүүнэрийнхээ одоо хичээлийн номыг ном дэвтрийг тийм ээ. Одоо нөгөө бэлдэх ажил гэдэг ерөөсөө аюу хэцүү. Олон дүүнэртэй байжсэн. Би ч өөрөө тэгэл наад захын л өмсөж зөв хувцас унараас ахуулаад ээж аав маань өнгөрснөөс хойш ээж маань ер нь бол мэдээж олон хүүхдийг өсгөж хүмүүжүүлж авч явна гэдэг бас чанга штт. Тэгэл ер нь их хүний хувьд бол өөрийгөө хань тавьдаг. Тэгэл би ч нөгөө нэг жоохон бахта 10 20 төгрөг гээл ингээл 5 төгрөг гээл тухайд байдаг. Тэрийг бүгдийг ингээл ер нь тухайд ингээл хүний карманд ингээл нугалгадаа явж идэг мөнгө штэ. Тухайд ч 10 20 төгрөг тоохгүй. Тэр үед чи би бүгдийг ингээд цоглуулдаг гэсэн. Бүр ингээд тэгэл ингээд 100 100-аар нь толгоолоод ингээд тэр зинээр ороочдөг. Тэгээд нэг тухай шар тороор дүүрэн мөнгө наран толцох дээр очил дүүнэрийнхээ тэмдрийг авах гэж. Бааха 10 20 төгрөг гаргаж ирээл. Тэр мөнгөтэй ер нь тэгэж их харцдаг. Хүн ер нь мөнгийг дээдлэх хэрэгтэй. Мөнгийг ер нь зөв тогтооход бас юм тасч ирвэ штэ. Тэгэл өөрөө болохоор зуныхаа амралтаар ажил хийсэрнээсээ яг үндэ форумныхаа парчгийг авч сольж чадахгүй байж л шин. Тэгэл шин цонх барих боломжгүй үед байна. 10 жилийнхаа ангийн багш ер нь жоохон гомдож явдаг. Яагаад гэх юм бол боломж олцоо байхгүй цаг үе тухай тавих байхад мөнгөө олж иргээл тий хөвөө гаргацдаг. За тэгэл эсвэл шалгалтанд ч оруулахгүй ч гэдэг юм уу тийм ээ. Тийм цаг үе надад зүүн. Тэгээ олны дунд босгоод ганцаар ингэ хичээгээд л тийм байсан. Олны дунд бас хичээгээл зогсоочаал ер нь жоохон тиймэрхүү. Тэгэхээр тийм зүйл нөгөө хүний хүүхдийн сэтгэл нөгөө ингэ нэг үлдчихээр гардаг юм л шүү. Тэгэл нөгөө тухайн үед чинь зарим үед чинь ингээл нөгөө өвлийн гутлгүй ч хүртэл өвлчих явах бас байл шүү дээ. Тэгэл нөгөө нэг пүүзээ сайхан угаагаад би ч нэж захтай айгуу цэвэрч. Тэгэл нөгөө байгаа хугацаа айгуу тийм цэвэрхэн өмсөх дуртай. Өдөр болгон пүүзээ угаанаа. Тэгэл өдөр болгон зарим өгцөн мараа хүүтөөсөн толгоо угаагаал ерөөс айгуу тийм цэвэрхэн охин мэдгэсэн. Дүүнэртэй бол ерөөсөө л айл болох лээжтэй тусдаа нэмэртэй гээл ерөөсөө маш их зүйлийг ингээл ээж хаашууд хийгээд л тухайн зах зээл ч айгүй хүн байсан шүү дээ. Тийм тийм. Айгүй тийм хэцүү тийм ээ. Бид нар ч эстонэр гамбираа харж идэл эстонэр элсэн чихэртэй талхаа элсэн чихэр олдвол их юм болдог байл шүү дээ. Тийм тийм. Тухайн үед ч амар бидний үед бол айгүй тийм
Ер нь бол хэрэгтэй. Таас ч хүнд өнгөрсөн шүү дээ. Аюу хүнд үе байсан шүү дээ. Одооны хүүхдүүд бол тийм биш. Бүх юм нэлбэгдээ. Бүх юм л биш. Магадгүй тэр хүнд байснаас болоод бас бид нараас бидний үеийнхэн ч юм уу бас их хатуужилтай төвчээртэй болсон байх гэж би бол бас боддог шүү дээ. Тийм, ер нь бол даагаад гарах чадвартай, хүний хэлсэн үгийг бас нэг даагаад гарах чадвартай болсон болов уу гэж боддог юм. Тийм, тэгээд ер нь бол амьдралыг үдсэн амьдрал дээр ер нь тийм амар тийм суурьтай болчихсон юм билээ. Өлсөж үдсэн, цангаж үдсэн, даарж үдсэн тийм ээ. Юмгуун зовлонг үдсэн хүн амьдрал дээр тийс сур хандлага нөрлөөр өгдөг. Мөнгийг хүртэл маш сайн ингээд дээдэлдэг, мөнгийг зөв юмд зарцуулах аягүй төлөвлөгөөд өгдөг. Тийм болохоор л өөр хүүхдээ ажил сургаж өөр хүүхдээ бас юмыг ойлгуулах хэрэгтэй шүү л гэдгийг хэлэх гээд байна. Бас нэг таныг ингээ харлалаа л да хараад байх наа. Сайн үлсийн аян, нийгэм тустай сайн үлсийн аян бас хийж ийн л да. Тэгээ энийг ямар зорилгоор хийж байна? Яагаад анх энэ ийм сайн үлсийн аян хийх санаа төрөв? Ямар сэтгэлээр, ямар зорилгоор хийж байгаа юм болоо гэдэг тухай бас. Би ер нь хүнд тус олох аягүй дуртай. Тэгэл одоо ингээд Чингэлтэй дүүрийн гадаа нэг тэрэгцэртэй ах ингээл ер нь сууж идэм. Гойлгоогоол. Тэгээ хажууд маань ингээд нэг цайны газар илаа гүйж ороод дахиад нь талуу ол хийлгэж аваад нэг 20,000 төгрөгтэй тухайд ингээд өгж явах та би тухайд өгчээсэн тэр тэгээ нүдний харц тэр хүнд байхгүй зүйлийн тэр өдөр өгчөж шít. Тэр хүний талархаж байгаа харж байгаа байвал сэтгэлийн тэр зүйл үнэхээр авахгүй. Хүнд тус болоод эргээд буян ирдэг л үнэхээр өнөө өгдөг. Тийм болохоор би хүнд буян болохыг дуртай. За тэгэл ер нь бол ямар нэгэн байдлаар би нэг буйны аян хийхдээ тийм ээ. Би ийм зүйл хийж байгаа шүү гэж олон дунд их харуулдаг. Айл болох тийм ээ. Хөрх юм хөрх газраа өрөөл хүн тус буян болж ийл болоо. Тэрнээс биш нэг хүүхдэд бэлэг өгж байгааг өөрөөхөө зургийг дараал ингээл сошиалар тавьд бас онцгой шүү дээ. Мэдэх хүмүүс нас мэддэг. Тэгээд ер нь бол ингээд эмээ маань ч гэсэн аав ээж маань ч гэсэн аягүй мундаг хүмүүс байсан болохоор хүндэл тус олж явах хэрэгтэй миний хүүхдүүд гэж байнга хэл сургадаг байсан. Тэгэхээр би ер нь өөрийн зүгээр чааштай маш олон аян өрнүүлээ гэсэн бодол байгаа. Тэгэхээр нөгөө дистраагаар шаш чатаар юм хийж байгаа болохоор бас дотроо маш том бодол тийсэн яваа. Одоо ингээ хараад хахад бас нийгэм төр засаг уулын хийх ёстой ажил хэрнээ одоо манай төр засгийн маань байгаа байдал бас бүх юм төрж чадахгүй байх шиг байна л да. Тийм учраас ингээд төрийн бус байгууллагууд, компаниуд өөрсдөө ингээд их баг гэлтүү санаачлаад нийгэмд хүмүүст хэрэгтэй зүйлээ хийж явах нь их зөв юм уу? Энийг одоо ингээд бас нэг урайлаад түүчээ болоод явж байгаа хүмүүс бас их байна л да. Тэдний нэг гэж таныг бол би хараад байна. Тэгэнгүүтээ одоо нийгэм тустай ажлуудаа ямар ирэмтэйгээр яаж хийх зорилготой байна? Одоо хийсэн байгаа ажлуудаа бас яриул тээ. Ер нь бол одоо энэ захын бүсийн одоо хороол гэр хороол тал руу бол амьдралын төвш үнэхээр хэцүү шттэ. Хоолгүй онж байгаа ч хүмүүс байна. Хүүхдийнхээ сургууль цэцэрлэгээ бэлдэж чадахгүй, сургуульд нь явуулж чадахгүй, ээж аавууд байна. Эсвэл ээж аавгүй ингээл ах дүүнэрээрээ бараатаа явж байгаа ч маш олон хүүхдүүд байна шттэ. Тэгэхээр ер нь бол хамгийн хэцүү ядарч аваа бас тийм амжиргааны төвшин хүмүүс бол дандаа захын гэр хорооллоор явж байгаа. Бид нар бол одоо нөө бэлэг ингээд 6 сарын 1-нд тодорхой хэмжээнд ингээд тарааж штэ. Гэтэл дандаа ингээд амжиргааны төвшин доогуур өрх одоо тийм ээ хорон дээр бүртгэлтэй байгаа штэ. Тэднийг амжиргааны төвшин доогуур хідэн өрх байдгийг. Жишээлбэл одоо тэд дугаар хорон дээр ч гэдэм үү те. Одоо тэгэхээр тэндээс судалгаа авч тодорхой хэмжээнд яг тэр өрхүүдэд чиглэсэн. Одоо буян гэдэг ч одоо жишээлбэл нэг шууд агуулбуудаас ахуулаад эхлэв штэ. Тэ хүнд байхгүй зүйлийн өгшиг сайхан зүйл байхгүй. Наадмын өмнө цоцруулагч аянга эхлүүлсэн байгаа. Цоцруулагч аян бол одоо төв зам дагуу малчаар дээрээ маш ихээр одоо байгаа штэ. Тэгэхээр энэ зам тээврийн осол болон малчид маань одоо буянт мал дээр одоо тийм ээ зам дээр одоо өртөх нөгөө талаараа хүний амнаас болон эд хөрөнгө хохирох маш олон зүйл гарч байгаа. Бүр судалгаа байгаа штэ. Тэгэхээр энэ судалгааг үндэслээд цоцруулагч аянга эхлүүлсэн. Бид нар нөгөө материал дээр маш их анхаарал хандуулж байгаа. Яагаад гэвэл тэр чинь биегүү аягүй тийм нэмхэн материал гэдэг учраас одоо нөгөө нэг эрмэн дээр бэхэлж одоо оюулаад ажилчдаараа оюулаад бас мэдээж оюутгчдаараа оюулаад 10,000 шигийг ер нь одоогийн байдлаар бэлтцсэн явж байгаа. Тэгэл одоо бүх одоо малчин ард иргэдэд төв зам дагуу байрлаж байгаа малчдаа тийм ээ тарааж өгөөд одоо малтан сайхан цоцруулагч аяныхаа одоо
бүх үзүүчийг ингээд зөөгөөд эхлэн явж байна. Одоо өхөр дээр адуун дээр зүүж байгаа. Өхөр адуу ер нь дандаа бид нар хөдөө гадаа явж байхад ингээд зам даагуу ингээд маш олон тийм ээ морь мал дайруулаад замын хажууд гаргаад ирсэн. За тэгэл тэр нөгөө жолооч нас өөрөө хохирогчлцсон төрөнгөөрөө тийм ээ тэгэхээр малчин нас бас хохирогчод идэг. Яг хинийх нь буруу юу гэхээр нөгөө малчид маань өөрсдөө эргүүлээд ингээд одоо миний хурдан морины одоо хурдан морь маань байсан гэд ингээд одоо хууль руу талаараа ингээ яваад үздэг. Тэгэнгүүт нөгөө тал нь хохирогч одоо жолооч маань өөрөө бас хохирогч болоод дамнаас нь хохирсон баг жишээний тийм ээ. Тэгэхээр ингээ хоёр талд аюух том асуудал үүсдэг болохоор тэр талыг ер нь бол маш их бодож ийж тийм аянгаа эхлүүлсэн байна. Хань ижлээ бас бидэнд танилцуулаач. Нэгдүгээр тань ижлээ танилцуулаад хоёрдугаар бас өөрийнхөө тухай энэ айл гэрт одоо хүний хань байхын тухай, хүүхдүүдийн ээж байхын тухай бас юу гэж бодож явдаг вэ? Юуг одоо бас эрхэмлэж ин амьдралдаа мөрдөж явдаг вэ гэдэг тэр тухайгаа ярил. За миний хань ижил бол айгүй мундаг залуу би. Миний амьдралын хамгийн том төшөг толгоор миний бүх зүйлийг арыг дааж явдаг. Ер нь бол ямар нэгэн амжилттай өвгөний ард ер нь хань ижил төшөг толгоор зогсож идэв штэ. Ядарсан, зүдэрсэн, ядрах, шантрах бүх цаг үе бүх хүн тохиолддог. Тэр үед миний ард зогсож ирсэн ямар ч үед. Тэгэхээр ер нь бол их даруухан, дөлгөөхөн ер нь их хэр орхтой юм дуурлаад бухимдаад байхгүй их тийм төв хүн штэ. Тэгээ ханаар их бахархдаг. Нөгөө тал дээр маш сайн аав. Бас сайхан их зурна, уран зураг их зурна, чөлөө цагаараа бас хэлбэр нь гарын урд үтэ. Ерөөсө чөлөө цаг гаргах юм бол ерөөсөө л нөгөө нэг сонирхлын зураг эсвэл нэг юм хийх. Уран бүтээлч юм биш үү? Ер нь бол тийм мэрэгжлийн биш ч гэсэн өөрөө ингээ айгүй гой зурдаг. Цаанаасаа. Тэгээд ер нь арх тамхи хэрэглэхгүй. Ер нь бол намайг тэгж амар зовоохгүй. Ерөөсөө. Анх нөхөртөө яаж танилцсан бэ? Би бол хамгийн том энэ амьдралын хамгийн том буян бол сайн хань ижил гэж би боддоо шүү дээ. Өөрөө зөв явж ижил зөв хүнтэй таардаг гэж үнэн үг. Тэгээд би чинь нөхөртөөгөө бөөгийн зан үйлээр танилцчихсан. Маа нөхөр чи өөрөө бөөгөн шүү дээ. Тийм тэгээ битээр ч анх бөөгийн зан үйлээр танилцчихсан, зөв зам марш танилцчихсан. Тэгээд битээр ч одоо тэгэл амьдралаа нөгөө тгээс нь эхлээл хоёлоо зүтгэсэн болохоор бүх юм яг нэг хүн шиг болчдөг. Бүх юм энэ дээр. Би бол нөхрийнхөө үйлдэл харж байгаа, байрж байгаа байр бодлыг үйлдэлээр нь хараад юу гэж хэлэх чинь яаж ч юу гэдгийг ер нь бол хараа мэддэг. Бүр тийм болчтой юм л шүү дээ. Тэгээ ер нь бол амьдралын зам мөр урт тийм ээ. Маш их зам мөр дээр одоо өчнөө олон асуудлууд үүсэн шүү дээ. Одоо ажлаас олж ам зүрх асуудлууд бас гараад. Тэгтээ тэгж битээр амар хэрэлддэггүй. Ер нь манай гэр бүл аюу тайван байдсан ш. Нэг амар хэрүүл шуугаа хил ам гараад авахгүй. Хүүхдүүд маань ч гэсэн их төлгөөхөн тайван. Бас нэг юм сонирхоод асуучих уу? Та хоёрын одоо ингээл анх танилцаал ингэж яхад энэ надад сэтгэлтэй юм болов уу гэсэн яаж тийм мэдрэмж ирж ив? Хин ер нь нэг сэтгэлээ илчилж анх илчилсэн бэ? Би нөхөртөө ингээд танилцчих маа нөхөр амар гоё хоол идэг. Би хоол нь за хоолоор. Ямар хоол хийж гисэн баг? Амар гоё хуушуур хийн, гэрийн хуушуур идэв штэ. Гоё бууц, амар гоё хоол юм. Гэртээ бол ингээд үнэхээр гоё байлаа. Ингээд нэ орой болохоор тийм хоол ин хүүхдүүдтэй тийм хоол иж өгнө шүү гэд. Нэг удаа миний нөхөр би найзуудтайгаа гараад ирээ, хоолнд ороод ирээ, би ингэчээд ирээ. Нэг ч удаа илж үзээгүй. Яа тэгвэл битээр нөгөө нэг ажил хийдэг. Нэг газар ажиллаж штэ. Тэгэхээр бүх юм хамт болохоор. Тэгээ ерөөсөө ингээд чөлөө цаг ер нь баг энэ хувийн бизнес гэдэг хүмүүс бараг гарахгүй штэ амар. Үнэхээр амар ажилтдаг байдаг. Тэгэл нөгөө нэг ажил амьдралаа энэ тэнцвэрлэхгүй бол бас айгүй хэцүү. Үр хүүхдээ цаг зав гаргана, хувийн амьдралдаа цаг зав гаргах, чанарын жилдээ цаг зав гаргахгүй болохгүй. Тэгэл ажил гэсээр гад бүх юмыг ард үлдээгээд иж болохгүй, үр хүүхдийнхээ хүмүүжил сургууль боловсруулалтаас анхаарахгүй болохгүй. Тэгээ хит их юмд бас битээр улаартлаа зүтгэсэн. Одоо ер нь жоохон үр хүүхдтэй анхаарээ, үр хүүхдтэй жоохон ойрхон байхгүй бол ер нь болохгүй гэж ер нь бодож байгаа. Тэгвэл өглөө гараад орой тэгэл. Гэхдээ миний хүүхдүүд ч айгүй мундаг штэ одоо. Манай хүн ч одоо волейболоор их явна. Волейболын баахан медальтай. За тэгэл ер нь их даруухаа. Хоёр дахь хүн маань хийлийн дугууланд явдаг. За тэгээд олимпиадын авраг, математик дээр нь тэргүүний сурагч. Манай гурав дахь хүн бол ер нь хүүхдийн ордны дугууланд явна. За тэгэл ер нь бүжиглэх, дуулах хоббитэй. 1200 хүүхдээс цом алтан медалийн аваа гараад ирсэн. Ер нь бол айгүй мундаг
сурлагандаа ер нь айгүй сайн манай 3 охин маань баг нь одоо цэцэрлэгийнх. Тэгэхээр ер нь бол нэг амар зовоогоо янз бүр болоод тахгүй. Ер нь эцэг их үр хүүхдээ яаж хүн болгож хүмүүжүүлнэ? Насны бүхсэндээ өөртөө зовхгүй байна. Одоо ингээд багаас нь юмыг хэлж ярьж ойлгуулж болохгүй бүтггүй минь чиглүүлж өгөхгүй ингээд тэр чигт нь хайчих юм бол үр хүүхд хэмжээнээсээ хитрээд ээж авах өгөнд орохгүй өдөө шүргэлддэг болно. Тэгэл хэцүү дийлтгэж штэ. Тэгэхээр л ер нь үр хүүхдээ маш сайн хүмүүжүүлэх бол эцэг эхийн ер нь бол эцэг эхийн суур хүмүүжлэг гэр бүлээс л авна штэ. Тэгэхгүй дээ тэр чигт нь хайчих юм бол тэгэл хэцүүднэ. Энийг одоо бөө болохоор ингээд хүмүүс бас энэ бөөгөрөө одоо орлогын хүсрээ олоод яваад идэг гэж бас хардаг байж магадгүй. Тэгэхээр таны хувьд одоо барилгын компаниасаа ер нь амьдралынхаа орлого төсвийн хэдэн хувийг бүрдүүлж идгийн бөөгийнхөө одоо барьс тэнцэнгийнхаа одоо үйлээр зан тэр орж ирсэн юмар юу хийдгийг гэдэг энэ тухайгаа бас нэг бидэнд дэлгэрэнгүй ярил. Бөөгийн зан үйлийг би бол амьдралынхаа 20% зарцуулдаг. Яагаад гэвэл ирсэн хүн болгоныг үзээд ирсэн хүн болгоны цэцлэг хийгээд суугаад хэцүү шттэ. Энэ их ажлын хажуугаар. Гэхдээ би онгод тэнгэрийнхээ үлийг орхиж болохгүй, гээгдүүлж болохгүй. Зан үлээ гаргах хэрэгтэй, хүн тус буян болох хэрэгтэй. Тэгжээж буян нэрдэг учраас онгодынхаа буяныг тогтоох хэрэгтэй. Тэгжээж сайхан хувийн ажил үлмээ сайхан бүтэж явж шттэ. Ажил үлмээ сайхан бүтэж явдаг. Миний хувийн амьдрал бол үнэхээр мундаг бүтэж явдаг. Тэгэхээр зарим хүмүүс бол яг одоо онгод тэнгэрийн засал номыг гээл тийм амьдралаа авч явдаг болов зарим нэг хүмүүс өрөөсгөл бодол угаасаа байгаа гадуур дан тэгж хүн үзэж мөнгө олдог бас хүмүүс шүү дээ. Зан үлийнхаа тийм барил барьцаар. Миний хувьд бол зөвхөн онгодын барил барьцаар амьдралаа авч явдаг хүн биш аахгүй. Ер нь бол би барил барьц тэнчин гэдэг зүйл бол бөөгөнд бол заавал байх хэрэгтэй. Хүн гэдэг чинь өөрөө энэ амьдрал дээр даад авшгүй үл өөр гэдэг зүйлийг хүн болгон хураацсан л хэдэж штэ. Яагаад гэвэл ээж аав өвөө эмигийн 3 яах тэр үл өөртөө асуудал үр хүүхэд нөлөөлж явж байгаа. Тэрэнгээрээ зан үйл хийлгэж гин онгодын барил барьц тэнчин гэдэг үл чинь заавал энэ тэнцэж явах байх хэрэгтэй зүйл байхгүй. Тэгээд нэг өнгөө юм хийлгэнэ гэж угаасаа хаач газар байхгүй. Тэгээд тэр тэнчин гэдэг үлээр буйны үлийг хураал маш сайн мэддэг. Тийм болохоор л би ингээд ядарсан хүн тийм ээ өрх толгоолсон ээжүүд за ялангуяа аауд эзэмтэй хүүхдүүд бас байна өвчтөд тэмцэж байгаа маш олон хүмүүс биш хандвийн юм зэрс аюух тусдим болохыг маш хичээдэг. Тэгээд дэнчин гэдэг зүйл ч угаасаа орж ирсэн хүн болгоны эслээ хийгээд байхгүй шүү дээ. Хэдэн хүн орж ирэн тэндээс ерөнхийнүүдээ хийх юм ал хийхгүй юм ал хийхгүй тий. Тэгээд ер нь өглөө нэг зарим яг ажил үнэхээр их тулсан ажилтай үед бол баян хүний авахгүй 7 өдрийн тийм ээ ядаж нэг 4 өдрийн хүний авах жишээ нь эсвэл бүр амжихгүй бол 2 өдрийн ч юм уу тийм ээ тэгжил ер нь юм зохицуулж штт тэнцүүлж авч явж штт онгод тэнгэрийн үлийг тэгэхгүй бол баян хүний үзээ суугаад тахаар нөгөө артлын ажил маань юу болох вэ эсвэл нөгөө баян ажил гээд онгод тэнгэрийнхээ үлийг хоош тавиул юу болох вэ хэцүү байхгүй тэнгэрийн үлийг одоо авч явна гэдэг чинь буух хөстэй цагт нь буун тахлаг үлээ хийх хөстэй цагт нь буулгаж хийх хөстэй маш их өөрөөр хариуцлагатай ажил шүү дээ зүгээр нэг зүйл биш байхгүй. Тэгээд энэ чинь онгодын барил барьц тэнчин гэдэг зүйл чинь амар том буян үлийг хурааж нөгөө тал дээр тэр хүнд маш их зүйлийг зэгцэлж өгч шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол миний амьдралд бол тодорхой хэмжээнд хангалттай би хийх юм а бүгдийг хийсэн. Өөрийнхөө хүүхд насны тухай, хийдэг бизнесийн тухай ер нь дэлгэрэнгүй сайхан ярилцсан танд маш их баярлалаа. Тэгээд энэ удаагийн ярилцлагыг ингээ өндөрлөе. Дараагийн ярилцлага бид нар бас өөр сайхан үтсгэлэнт газар дээрээс өөр бас чухал сайхан сэдвээр ярилцах болно. За баярлалаа.